Улсын арслан Орхонбаяр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 161 мянга дахь модыг тарьлаа. Сэлэнг аймгийн уугуул тэрээр нутагтаа 1000 гаруй мод тарьж байсан туршлагатай нэгэн. Түүний хувьд улс орон даяар хэрэгжиж буй тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаа ч хотоос зайдуу нэг удаа мод тарьчаад орхихоос илүүтэй айл бүр хашаандаа мод тарих нь илүү үр дүнтэй байх гэж боддгоо ярьсан юм а. Би одоо 3-4 жил мод тарьсан. Тэр нэг 18 оноос хойш. Нэг 900-аад мод тарьсан. Анх яг би тарианы компани нэр дээрс байлдаг байсан. Тэгээ тарианы компани дээр амрангаа очиж тарианы талбайг тойруулж хамгаалах зураг, ногоон зураг хийж мод тарьж байсан. Тэгээ бас баригадынхаа тэр баригадын төвхтөө тэндээ хашаан дотор бас жимсний модод их тарьсан. Тарихаас илүү арчлах нь бас хамгийн чухал. Тарьсан модод эргээл услах чинь бас гоё штэ. Тэгэл урахыг харах. Өдөөс нь тэгэл малын бос үрцээ холиол болсон штэ. Бид нар чинь одоо зориултын тийм тоног төхөөрөмж байхгүй тэгэл гараараа л авах штэ хүрцээ барайл. Тэгэл намар ядчих газар хөлдөж эхэлж байгаа. Дээгүүрээ хийцүү тэгээд гараа цэвэр үсэрт л огч юм чинь. Би бол Улаанбаатар хотын ногоон болгон жирэмж жоохон бага л гэж боддог шин. Гэхдээ яг энэ гэр хорооллоо ба штэ. Манайхан хашаандаа нэг мод төрөл бас зүгээр юм болов гэж бодол төрдөг дотроо. Ер нь бол би тэрбум мод хөдөлгөөнийг дэмжиж байгаа. Гэхдээ бас тэрбум мод хөдөлгөөнийг одоо ингээд хүмүүс мод тарихдаа албан байгууллага тэг хувь хүмүүс ер нь хүрээлэн ч юм уу эсвэл хотоос зайдуу газар ингээл бөөнөр явж тарьдаг штэ. Дунгууд дараа нь одоо арчилж байгаа ч юм уу үгүй ч юм уу урагч байгаа ч юм яг мэдж байгаа юм бол байхгүй тий. Тиймээс ер нь бол тэрбум мод хөдөлгөөн маань нэг одоо бүх 21 аймаг Улаанбаатарт хэрэгжиж байгаа учраас одоо яг аймгийн төв тий сумын төв яг одоо хотынхоо нийслэлтэй айл болго хашаан дотор мод тариул зүгээр юм болов гэж бодож байгаа. Тэрбум модоо дүүл ядаж одоо энэ цүлжил тоос шороо тий. Тэгээ агарын бохирдол утаанаас сэргийлэх юм болов гэж бодож байна. Тэгвэл илүү үр дүнтэй тэрбум мод хөдөлгөөн болох юм болов гэж бодож байна. Хувь хүний зүгээс.